Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэн тавтаа сайхан амарцгааж байна уу? Байгальд тээлтэй хөгжлийн асуудлыг хүндэн ярилцдаг ногоон хөгжил нэвтрүүлгийн маань 12 сарын дугаараа та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Тэгэхээр ногоон хөгжил нэвтрүүлгийн маань байнгын үзэгчид та бүхэн санаж байгаа бах. Манай нэвтрүүлэг удаадаараа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицъё гэдэг асуудлаар ярилцсан. Тэгээд телевиз үзэгчид болон онлайн үзэгчдийн маань хүсэлтээр бид нар өнөөдрийнхээ дугаараа та бүхэндээ зориуд хүргэж байгаа юм а. Тэгэхээр өнөөдөр бид нар байгальд дасан зохицох гэсэн энэ сэдвийг одоо хүндэн ярилцах гэж байна. Тэгэхээр манай студиуд одоо энэ чиглэлээр мэргэжсэн судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн доктор мөн Увс аймаг Дорнод аймгийн одоо иргэдийн төлөөлөл студид хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд бүгдээрээ Увс Дорнод аймгаас хийсэн сурвалжлагыг үзээд эргээд студидээ иргэн уулзцгаая. Манай сумын хэмжээнд бол жижиг гол горих нуур суурин булаг шам ер нь эсэргэгцсэн. Тэгээд 60 гол бол ингээ устай байхдаа урсаад ингээ тоошоо улзын гол руу сотгодог байсан. Одоо бол тийм юм байхгүй бүр ширгээд одоо голынхын юунд бол баг өвс ногоо баг ургацсан байдгийг. Тэгээд сүүлийн надлангоос хойш аваа гайгүй өнгөрсөн онд нутгийн ард иргэдүүд нэг компанитай хамтраад ингээ булгаа ингээ ихийг хашсан байна. Төргөн багийн нөгөө улсад дагуух нөгөө сүлжилт гэж яригдаад байгаа яг энэ чэнээс эхэлж байгаа. Энэ билүүтийн голын адагаас энэ билүүтийн гол гэж дээрүүд их устай гол байсан. Энэ галтын нуур гэж нуур байсан. Одоо ингээд үргэлжлээд их одоо шарын хотхорын нуур хоор ингээд нуурууд их 2 3 4 нуурууд байдаг л да. Тэд нь одоо бүгд ширгчээд одоо ингээд харагдаад их гайгүй харагдал л да. Энэ нөгөө сүүлийн 2 3 жилийн бороо илүүгчнээс одоо нөгөө усны түвшин дээшлснээс болоод нэг арай гайгүй. Гэхдээ нөгөө ургамлынхын бүтцүүл их алдагдсан. Бэлчээр асуудал маш өндөрч эхэлж байгаа. Ялангуяа усны асуудал бас ялгаагүй. Сумын төв дээр ихтмэл бас усны нөөц асуудал хүн амын эрүүл мэндийн шаардлагаас ус байдгүй. Усны юу ихтэй татварлаг ихтэй устай. За энэ усны нөөцийн хувьд бол орон нутагт бол одоо дутагч байгаа юм л усны харуул, цагуурын харуул орон нутагт бол байхгүй байгаа. Төргөн гол маань үндсэндээ манай одоо Керморт, Кола, Адгын алхад 3 том одоо бис газрын газар тариалангийн одоо үндний яг нөөц одоо ийм гол цаашдаа бол энэ гол дээр толгойн барилга бариулж тэндээсээ хуваарлтын одоо зөв гурван шилжүүлээд одоо газар тариалангийн бис нутаг болгож хөгжүүлэхээр ийм одоо шийдэл төрсөн явж байгаа. За баярлалаа найруулагч. Тэгэхээр та бүхэн сая сонслоо. Ерөнхийдөө энэ орон нутгийн иргэд маань байгалийн зам ёсороо болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгальд экологт үзүүлж байгаа өөрчлөлтийн талаар ярьж байна л да. Тэгэхээр доктор Даваа болон Батгшиг нарт ихнийхээ асуултыг би хандах гээд энэ ягаад тэгэхээр та бүхэн бас архираа түргэний улс голлын савд одоо эрсдэл эмзэг байдлын судалгаа хийсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ судалгаанаас үүдээ та бүхний анхаарлыг татж байгаа зүйл яг юу байна? Яг орон нутгийн иргэдийн хэлж байгаа энэ зүйлтэй бас нэлээд уялдаж байна уу? Ямар вэ? Энэ талаар ярих уу? За улсын хэмжээнд бол энэ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлийн үнэлгээний талаар судалгааны ажил бол нэлээд хийгдсэн байдаг. Энэ дотроо бол одоо өндөр уулын бүс ялангуяа мөнх цас мөстэй архираа түргэний улс тэдгээрээс их аван урсах архираа түргэний голын сав газар бол нэлээд эмзэг. За үүний зэрэгцээгээр манай тал хэрийн бүсийн голууд тухайлбал уулз голын сав газар бол эмзэг одоо голуудын сав газрын нэгэ гэж ингэж одоо үнэлэгдсэн байдаг. За энэтэй уялдаад эдгээр сав газрууд бол экосистем түшиглэн дасан зохицох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ийм шаардлага байгаа л да. Ер нь бол таны судалгааг би бас харж ирсэн л да. Тэгээд бас нэг анхаарал татсан сонирхол татгаар зүйл бол үнэхээр тэр мөслийн хэмжээ бол байсан. Яг тэгэхээр энэ дээр бол эрдэмтдүүд бас их өөр өөрийн судалгаан дээр үндэслээд их олон янзын баримтуудыг тавьж ирсэн. Тэгэд зарим бол 55 гээл, тэд 40 гээл ингээл янз бүрийн баримтууд байдаг. Тэгэхээр таны хувьд бол яг энэ архираа түргэний мөнх цас маань яг тодорхой өнгөрсөн 60 70 жилийн хугацаанд ямар хэмжээгээр одоо хайлж дулаар ямар хэмжээнд хүрч байгаа вэ? Тэгээ энэ архираа түргэний улсд бол одоо байгаа мөслөмсөн голуудын ихэнх нь хархираа голынхон сав газарт одоо аль уулсаасаа байдаг л да. Тэгээ энд бол 1940-од оноос хойш за энэ сүүлийн үед одоо 90 70 80 90 2010-ад оны энэ зургуудыг харьцуулаад үзэхдээ зэрэг Монгол орны мөсөн гол ялангуяа энэ дотор хархираа түргэний улсын мөсөл бол 30 орчим хувиар багасж байна гэсэн ийм үр дүн харагддаг л да. Яг ингээд мөсөл бол 3000 орчим метрийн өндрөөс эхлээд дээшгээ 4200 м хүртэл үргэлжилнэ. За намдар газар байгаа тэр хөндийн мөсөн голууд бол
ялангуяа 3000 орчим метрийн ийм өндөрт байгаа мөсөн голууд бол нэг жилдээ 5 метр орчим хайлтж байгаа одоогийн байдлаар. За өндрөөшөө 3600 орчим хүрэхэд бол харьцангуй бага, 3800 орчимд бол нэг байнгын цастай байх ийм нөхцөлтэй. Зарим удирдалтаа бол уулын ороо хүртлээ хайлж баг зэрэг хайлж байгаа ийм одоо үзэгдэл ажиглагдж байгаа л да. За баярлалаа. Тэгэхээр сая бол өндөр уулын бүсэд ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлт ямар байдлаар яаж нөлөөлж байгаа гэдэг тал дээр даваа давтаа та мэдээлээ. Тэгэхээр Батгин шиг доктор та ерөнхийдөө дорнод тал гэхээр энэ бол өөрөө бас их өвөрмөц зүй тогтолтой ийм бүс бүслөр байгаа. Ялангуяа Монгол улс орны хувьд ч гэсэн өнөөдөр цүлжилт гэдэг асуудал үнэхээр бидний хувьд гамшиг болсон байж байгаа. Тэгэхээр ийм бүсэд бол энэ тал дээр нийлээд их давмгаалсан харагддаг шүү дээ. Таны хийсэн судалгаанаас үндэслээ та бас үзэгчид энэ талаар ямар тань мэдээлэл хэлж чадсан бэ? Дорнод Монгол дагуур бүс нутаг бол одоо үнэхээр дэлхийн хэмжээнд төдийгүй Монголын хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд оч холбогдолтой одоо байгаль экологийн тэм цогц нутаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. Тэгэхээр энэ Дорнодын тал хийрийн бүс нутгийн өөрийнх нь онцлог шин чанар, тэнд амьдарч байгаа хүн, амьтан одоо бүх одоо зүйлүүд нь бол онцлогтой. Аюугаар онцлогтой вэ гэхээр байгаль экологтой дасан зогтсон тэр онцлогоор өөрсдийнхөө аж ахуйг хөтлөө авч явах тий тухайн одоо газар нутагт амьдардаг одоо амьтан ургамал нүүдлийн шувууд бүгдээрээ тэр бүс нутагтаа зогтсон тийм гойд сайхан одоо эколог байгалийн цогц нутгийг бүрдүүлдгээрээ ач холбогдолтой. Тэгэхээр энэ маань бас өндөр өрсөлдөлтөд орсон байгаа гэдэг судалгаагаар гарсан. Тэгэхээр энэ судалгааны гол чиглэл маань бол зөвхөн нэг одоо байгаль экологийн талаас нь хараагүй хүнтэй нь холбож, малтай нь холбож, за мөн тухайн тэнд амьдарч байгаа уугуул нутгийнхын айл саахалтайхандаа холбож судалсан байгаа л да. Тэгэхээр энэ зөвхөн экологийн өөрчлөлт юм уу, нуур амьсгалд өөрчлөлт орсноороо тэнд амьдарч байгаа одоо ан амьтанд өөрчлөлт ороод зогсохгүй, мөн хүний нийгэмд хүн өөрийнхөө тий аж амьдралаа авч явдаг тэр арга туршлагад нь бас давхар өөрчлөлт орж байгаа. Тэр учраас бид нар бол зөвхөн энийг бол одоо эрсдэлтэй бүс нутаг юм а экологийн хувьд гэж хэлж болохгүй болчих. Энэ хүн байгалийн хувьд бас онц ач холбогдолтой одоо анхаарал татсан ийм бүс нутаг болж хувираад байгаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн явцад бас эргээд цэцгчэд өвшөө олон тань мэдээлэл хүргэх боломж олдох баг. Тэгэхээр одоо би дараагийнхаа ярилцлагын чиглэлийг ерөнхийдөө оролцогчд руугаа хандуулах гэж байна. Тэгэхээр манай Дорнод Увс аймгаас алс холоос одоо бас манай ногоон хөгжил нэвтрүүлгийн шууд нэвтрүүлгийн танхимд бас ирсэн эргээд манай өөрсдийн гэсэн бас дуу хоолойгоо өргөх гэж байгаа. Тэгэхээр ер нь тогтох хоёр дарга танаас асуух. Ер нь энэ сая эрдэмтдийн яриаг сонслоо. Манай сая телевизээр хийсэн сурвалжлагыг бас харлаа. Та ер нь яг газар дээр нь энэ байдал ямар байгаа? Үнэхээр та бүхэнд энэ өөрчлөлт өдөр тутмын амьдралд хүмүүс тэр мэдрэгдэж байгаа юу? Яаж? За би Увс аймгаас ирсэн Увснуур Тисолын Савазрын захиргааны дарга тогтгоо иргэдэг хүн байна. За тэгэхээр энэ дэлхийн нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл маань бидний амьдралд бол яг одоо дэргэд маань ирээд биднэрт бодож жишээ болоод биднэрт одоо шийдэх шийдлийг шаардлагуудыг байж яана л да. Тэгэхээр одоо бид нар бас ингэ орон нутгад ингэж явж үзэж байнга тэнд амьдарч байгаа хүмүүс. Бидний баг байхад энэ орчин ямар байлаа тийм ээ? Энэ гол усуу голдрол, булаг шаанд, нуур зойром ямар хэмжээтэй байсан бэлээ. Гээл одоо манай хөгчөөд маань ярьдаг. Бид нар одоо ингэ бодит байдлыг харахад бол одоо сая усны тоо бэртгэл ажил хийлээ л да. Тэгэхэд бол 7 он 11 оны тоо бэртгэлтэй харьцуулахад голын тоо, булаг, нуур зойрмын тоо сойрсоор л байна. Энэ бол одоо хүний бас зохисгүй үйл ажиллагаа энд бас нөлөөлж байна. Тэр голоос ус одоо олон салаа татаж аж ахуйд ашиглаж байна л да. Гэхдээ маш өрөлгөн зохисгүй тийм хэрэглээг л одоо манай хүмүүс бас бий болгож байна л да. Одоо ингээд газар тариалан ашиглалтаа маш их хэмжээний усыг ашиглаж одоо тэр үйлдвэрлэлийн үйлчилгээ болох жишээтэй байна л да. Улс хурлын цаа газрын хэмжээнд одоо тасан зохицох арга хэмжээ маань энэ төлөвлөгөө маань энэ судалгаа маань ерөнхийдөө нэлээд боломжтой гэж судалгаа гэж би үзэж байна. Гэхдээ улс хурлын маань ихэн дунд адаг гэдэг 3 хэсэг байгаа. Дунд хэсэгт бол одоо уул уурхай аж ахуйн нэгжүүд маш их одоо энэ тал дээр одоо усны зохисгүй хэрэглээ энэ төр маш их явж байна. За хүний одоо буруутай үйл ажиллагаанаас дээр нь манай улс хурлын цав газар маань усны нөөцийн гүний усны нөөц нь 25%, 75% нь бороо усны тэжээл авдаг юм гол. Тийм учраас бас энэ цаг уурын байдалтай энэ холбоотой бас нэг хэсэг энэ улс гол маань 4 нураасаа цааш тасраад чулуун хороотой руу
2006 оноос хойш тасарсан байсан. Одоо энэ жилийн хур бараанаар харин 9 сард энэ дөрөв нураа халиад одоо чулуун хороо суманда урсаад одоо чулуун хороотоос хөхнөөрлөө шүтцсэн юм байдалтай байна. Бацаахан таны хувьд бас энэ тал дээр нэмж хэлэх зүйл нь яг хүмүүсийн одоо мал аж ахуй эрхэлж байгаа, газар тариалангийн эрхэлж байгаа хүмүүсийн хувьд одоо өдөр тутмынхаа амьдралд мэдрэгдэж байгаа ямар одоо нөлөөлөл байгаа бол? За, миний нэр Бацаахан, Дорнот аймгийн Чулуун хороо сумын төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа. За, сая мөн болдмоо дараах хэллээ. Улзын голын маань урс цундраг багасаад сүүлийн ер нь 5-6 жил манай сумын нутагт дэвсгэрт ер нь урсцсан очдгоо байсан. За, энэ жилийн хувьд дөрөв нуурт хүрээд дөрөв нуураа дайрч гараад тарь нуур руу цутгаж байгаа. Ер нь бол сүүлийн жилүүдэд энэ голын урсц ундраг мэдээж тодорхой хэмжээгээр хүний үйл ажиллагаа нөлөөлж байгаа. За, манай сумын нутгийн хувьд бол нутгийн иргэд бол голын усаа одоо мал ахуйдаа хэрэглээд за ямар нэгэн ашигт малтуулын үйл ажиллагаа бол манай сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бол алга байна. Цаашдаа бол энэ нутгийн иргэд одоо энэ экосистем нийгэм эдийн засгийн соёлын өгөөжөө тогтвортойгоор ингээд аваад явахд бол бас тодорхой хэмжээгээр иргэдээс бас шалтгаалах юм болов гэж бас боддөг юм аа. За баярлалаа. Тэгэхээр би сумья танд хандах гэдэг нь ер нь бол та бол бас энэ 100 намар бас тий хоёр бүс нутгаар нилээд явж одоо судалгаа тандалтыг хийж байсан. Яг таныг бас өөрийн энд одоо Улаанбаатартаа суугаа цаасан дэрийн төслийг боловсруулахаасаа илүүтэй газар дээр нь очиод үзэхэд танд бас ер нь малчтын хувьд орон нутгийн иргэдийн амьдрал дээр нь хэрхэн ямар нөлөө илүү их анзаарэгдэжсэн бэ? Баярлалаа. За би энийг энд бол эмзэг байдал эрсдлийн үнэлгээний талаар тодорхой бас зарим нэг жишээ дурдъя гэж бодож байна. За төслийн хүрээнд бол эмзэг байдал эрсдлийн судалгааг Алтай, Уус, Их нууруудын хотгор үүнд бол 4 аймгийн 58 сум. За Дорнод Монголын одоо тал хээр Монгол дагавраар 3 аймгийн 28 сумыг нутаг дэвсгэрийн байгалийн янз бүрийн бүс төслөөрийн хамруулан хийснээр их онцлогтой болсон. За энэ судалгааны онцлог нь бол бид нэр байгалийн нөөцийн одоо гадаргын ус, гүний ус, мөн ой, ан амтан за эдийн засгийн салбарлахаар одоо энэ газар тариалан, мал аж ахуй, уул уурхай тий мөн одоо нийгмийн эдийн засгаас бол эрүүл мэнд хүн амын амьдрагааны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл үүний одоо эмзэг байдал эрсдлийн үнэлгийг одоо тогтоогоод тэгээд мөн цаашдын хандлагыг одоо гаргаснараа үндснээр их онцлогтой болсон л доо. Тэгээд манай энэ судалгаагаар болохоор ер нь одоо түрүүн даваа докторын ярьжсэнийг ер нь манай судлаачдын ярьсныг сонсохоор ер нь аль одоо эко бүс нутагта усны нөөц бол маш эмзэг юм а гэсэн одоо байдал бол гарсан байгаа. Тэгэхээр судалгаан дээр бол тэгж гарсан. Судалгаан дээр гарсан. Гэхдээ зөвхөн хүмүүсийн амьдрал дээр ингээд хараад явхад хүмүүсийн амьдрал дээр харахад одоо шилбэл судалгаагаар ч гэсэндээ одоо ялангуяа энэ баруун бүс нутагт бол усны асуудал мөн одоо энэ ялангуяа нийгэм эрүүл мэнд амжиргааны асуудал бол айгүй өөр гарсан л та манай эмзэг байдлаар. Тэгээ яг энэ дээр харахаар одоо бид нэр байгалийн одоо экологийн дөрвөсөд гэж ярьж байгаа. Тэгэхээр сүүлийн судалгаа харахаар усад бол бас шилжих хөдөлгөөн маш их байгаа. Энэ нь бол бас л одоо энэ юунаас нөлөөлж байна? Ус багасж байна тийм ээ. Энэ бэлчээр багасж байна. Тэгэхээр одоо энэ мал аж ахуй мал юу идэх вэ? Тэгэхээр энийг дагаад хүмүүс нүүдлэх байдал анзаарч байна гэдэг талаараа бас хэлж болох юм. За маш их баярлалаа. Тэгэхээр төслийн зохицуулагч Туяа танд дараагийн асуулт байна. Би ер нь бол та бас энэ төслийг ахалж явсан орон нутгаар аялж явахдаа энэ 8-9 сард явсан шиг санагдаж байна. Ер нь бол яг хөө мэдээж орон нутгад тулгамдж байгаа аль болгон асуудлыг бол бид нар бүгдийг ярьж бүгдийг шийдвэрлэн гэж тэр бол байхгүй. Гэхдээ мэдээж танай төслийн хувьд ер нь яаж энэ асуудлыг эренбэлэх юм бэ? Яаж одоо тэр цогц арга хэмжээ шийдлийг тусгаж яаж цаашдынхаа үйл ажиллагаа стратегид оруулахын төлөвлөгөөтэй явж байгаа вэ? Тэгэхээр бидний хамгийн их тулгамдсан асуудал бол одоо өнөөдрийн нөхцөл байдалд үүсэж байгаа энэ асуудлыг ер нь яаж шийдэх юм бэ? Тэгэхээр газар дээр нь л бид нар одоо хүн болгон өөрийнхөө хүч чадлыг аж ахуй нэгж байгуулах тий хүн болгон энэ дээр оролцох хэрэгтэй болчихдог. Тэгэхээр энийг зөвөр нэг сайн дурын үндсэн дээр ч юм уу эсвэл сэтгэлийн өөрлөөр бас хийж болохгүй юм байна л да. Тэгэхээр бид нар өмнө нь энэ эрдэмтдийн маань ажигласан өчнөө олон судалгааны үр дүн байна. Тэгээд одоо төслийн баг энэ судалгааныхаа багуудтай ингээд орон нутагт бас хүмүүсийнхээ аж амьдрал, байгаль орчныхоо ерөнхий төлөв байдлын тэрийг ингээд хараа явж байхад бол за ер нь бол өнөөдөр шийдэхгүй бол болохоо очсон юм асуудлууд бүр айгүйх байгаа. Жишээлбэл Увс аймгийн одоо шил Тариалан, Наранбулаг, Улаангом сум Архирагийн голоос одоо салбарлсан голууд тэгээ Архирагийн голоос бол газар тариалан, хадлан бэлчээр услах ийм ажил зөндөө байна л да. Тэгээд усны одоо тийм үрлэгэн байдал айгүй харагдаад байгаа. Нэг өөрөлдөд
одоо цаанаас одоо уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс болоод ус нь хангалттай байж болно тийм ээ. Одоо урсчирж ирж байгаа усны урсад хангалттай байж болно. Хамгийн гол нь энийг өнөөдөр хангалттай байна гэж ерөөсөө сувг болгоноор тариалангийнхаа талбаараа оруулдаг ч юм уу химнэлтгүүд юм технологи ашиглаад байвал нөгөө байгалийн урс гэдэг нь нөгөө нуурлага очихгүй бас нэг юм асуудал үүсчихэд байгаа юм л. Тэгэхээр энийг бид нар судалгаа шинжилгээнд дээр суурсан олон жилийн мониторингийнхаа үр дүнг ашиглаж байгаа. Дээрээс нь ажиглалтаа асууж байна. Орон нутгийн ард иргэдийн санал асуулгыг авч байна. За дээрээс нь удирдах албан тушаалтангуудынхаа бас үгийг сонсоод за дээрээс нь байгаль орчин ногоон хөгжлийн яамны тодорхой хөтөлбөр төлөвлөгөөнүүд байна. Энэ дээр суурилж агаад усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг бол 2 сав газраар нь гаргасан байж байгаа. За мөн экосистем төшөөлсөн дасан зохицхон одоо чиглэл хамрах хүрээний одоо бодлогын баримтчгийг бол гаргасан. Тэгэхээр энэ 2 баримтчиг бол хоёулаа 2 шатаар хэрэгжин 2013-аас 2014-өөс одоо 17 хоног дуустал 2 дахь шат нь болохоор үндсэндээ 17-оос 21 он хүртэл ингээд хэрэгжихээр тэгээ яг саяын тэр тулгымцсан асуудлуудыг бол бүгдийг нэрмэлж оруулсан. Одоо шийдвэл энэ бол манай үндсэндээ одоо бид нэр ингээд цаашаа аваа явах чиглүүлэх юм жанжин шуум болчихж байгаа. Энийг маань 2 цаг газар маань бас энэ 2 бодлогын баримтчийнхаа дагуу үйл ажиллагаагаа орон нутгийнхаа энэ байгууллагуудтай хамтарч зөвхөн одоо үйл ажиллагаанд оролцуулаад зогсохгүй одоо санхүү дээр ч гэсэн хамтарч ажиллах юм зөндөө олон асуудал бий. Хэдийгээр бид нэр одоо бодлогын баримтчгаа гаргасан ч гэсэн хэрэгжилт маань яаж явах вэ гэдэг бол одоогоор бас зарим асуудал тодорхойгүй байгаа. За тэгэхээр тус төслийн нэг онцлог нь болохоор 17 хоног дуустал одоо хэрэгжиж байна. Үндсэндээ бид нар бол энэ дасан зохицох сангаас анх удаа Монгол улсад хэрэгжиж байгаа. Яг одоо энэ 2 сав газарт энэ арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэх юм төсөл байгаа. Тэгэхээр бид нар бол энэ дасан зохицох арга хэмжээтэй энэ одоо уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг бууруулах, за энэ өөрчлөлтөд одоо зугуухнаар дасан зохицох, одоо хийх ёстой энэ ажлуудыг одоо яг хийх тийм ажлуудыг бол үйл ажиллагаанд тусгаж явах байгаа. Тэгээд төсөл бол аль болохоор энэ байгууллагуудад дэмжлэг үзүүлж жишг арга хэмжээнүүдийг бол санхүүгийн дэмжилт үзүүлнэ. За байгууллагуудын хооронд бас гүүр болж ажиллахаар байгаа. Та нар энэ дээр нэг юм санаачлага жишээл үйлдвэр хөдөө аж ахуйн яам ихэд бол хүчнээ одоо газар тариалангийн бас шинэ оновчтой технологиг дэвшүүлэхийг одоо нэвтрүүлэхийг оролдож байгаа. Тэгэхээр энэ болгон дээр нь бол төсөл аль болохоор салбар хоорондын энэ уялдаа холбоог сайжруулах тал дээр бас оролцож ажиллах байгаа. Тэгээд төсөл ганцаараа ярих боломж бас алдах байгаа. Тэгэхээр сая бол навчаа доктор та сонсож суугаад байх. Ерөнхийдөө усны нөөцийн нэгдсэн менежмент гэдээ бас тоя дарга яриад сая гарлаа. Ер нь орон нутгийн иргэдийн хувьд ч гэсэн усны хэмнэлтхүү тий бас ашиглалт хамгаалтын талаар нэлээд одоо гарч иж байна. Тэгэхээр энэ бол үнэхээр орон нутг болгонд тулгамдж байгаа хамгийн одоо нэн тулгамдсан асуудал гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь та бас энэ тал дээр судалгаа шинжилгээ хийсэн энэ чиглэлээр одоо мэрэгсэн хүний хувьд одоо иргэдэд хандаж бас ямар зөвлөгөө юу хэлэх вэ? За усны нөөцийн нэгдсэн менежмент гэсэн нэг том нэр бид нар яриад байгаа. Гэхдээ маш энгийнээр ойлгох юм бол тухайлбал улс голын дагууд Хинтид Дорнод аймгийн 11 сумын 15 гаруй мянган хүн амьдарч байгаа. Энэ 11 сумын 15 орчим мянган хүн тэгээд энд байгаа бүх мал аж ахуй, уул уурхай үйлдвэрлэл тэр нийгмийн үйлчлэгээний салбаруудын төвшөнд сав газрын хэмжээнд байгаа нийт усыг нэг зүйл гэж үзээд энийг хэрхэн өнөөдөр болон ирээдүйн хойч үедээ хүртээмжтэйгээр ашиглах вэ гэдгийг л үндсэндээ усны нөөцийн менежмент гэж байгаа юм л да. Экосистем түшиглсэн дасан зохицохын арга хэмжээний бас хамгийн гол хэлбэрийн нэг нь бол усны нөөцийн нэгдсэн менежмент байгаа. Яагаад гэвэл усны нөөцийн нэгдсэн менежмент гэдэг маань одоо хувийн өрхийн хэрэглээ, гэрийн эзэгтэй хэрэглээнээс эхлээд малчин хүн, за тэгээ сургууль, эмнэлэг, за бүр одоо үйлдвэрлэлийн түвшинд ихэд уул уурхайн салбарт бүхий л түвшинд усыг хэрэглэж байгаа зүйл маань эргээд уурхайн салбарын ус хэрэглээ нь ундны усны хэрэглээ нь. Ундны усны хэрэглээ нь мал аж ахуйн хэрэглээнд гэх мэтээр харилцан уялдаатай байдаг учраас энэ маань өөрөө яалтчгүй одоо экосистем түшиглсэн дасан зохицохын арга хэмжээний нэг хэлбэр гэж үзэж байгаа юм л да. Баярлалаа. Тэгэхээр Батгшиг доктороо бас манай онлайн хэрэглэгчдийн үзэгчдийн маань бас нэг асуултанд хариулж өгөөч. Яа тэгэхээр бид нар энийг дасан зохицох, даван туулах гэдэг үг хэлийг бас их шинэ юм шиг энэ бид нар үг ярианд их оруулах боллоо сүүлийн үед тий. Тэгэхээр ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлт бид дасан зохицсон гэж юугаа яриад байгаа. Юундаа дасан зохицож, хэнийг дасан зохицуулах гэж байгаа юм бэ? Ерөнхийдөө Монголын ард түмэн эртээр үеэс бид нар байгальдаа маш ойрхон өдөр тутмын амьдралаараа холбогдож ирсэн нарийн нандины юм чөтөлцөөтэй ард түмэн. Тэгэхээр бид нар заавал хүнээр юу заалгах гэдэг байгаа юм бэ гэдэг ч юм уу. Нэг ийм бас нэг жоохон мэдээллийн хувьд бас бид нар энэ дээр бас өгчих хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр одоо шин цагийн одоо иргэд бидний хувьд бол бид нэр одоо хувьсыг өөрчлөлтийн 90 дунд амьдарч байна шүү дээ, тийм ээ.
одоо 2 жилийн өмнөх юм өнөөдөр байхаа болоод байна. 10 жилийн өмнөх юм одоо бараг л зарим манай хүүхдүүд домог болоод байна шүү дээ. 20 жилийн өмнө би жоохон бахтай тэгж гэж байжсэн. Тэр чи одоо юу яриад байгаа юм бэ гэл. Тэгэхээр бид нар бол энэ шинэ нэрнэ гэдэг маань тодорхой хэмжээнд хувьсын өөрчлөлтийн 90 зам. Тэгэхээр хувьсын өөрчлөлт өдөр тутам явагдаж байгаа. Өөрчлөлт бол зөвхөн одоо байгаль экологт явагдаг. Хүний нийгэмд ч явагдаж байгаа. За мөн хүн байгаль чинь өөрөө шүтэлцээтэй эргэх холбоотой байдаг тул эргэх холбоонд нь ч хүртэл өөрчлөлт дасан зохицол явагдаж байгаа. Өнөөдөр одоо Монгол улсын одоо засгийн газраас ногоон хөгжлийн хөтөлбөр үндэс баримтал энэ бол дасан зохицохын нэг хэлбэр. За мөн ингээд энэ олон улсын хэмжээнд энэ дэлхийн хэмжээнд дасан зохицох арга хэмжээг улс үндэсний тулгуур одоо доктортой хөгжлийн тулгуур үзэл баримтал болох ёстой гэдэг байгаа нь бас бодлогоороо ч гэсэн дасан зохицох үйл явц явагдаж байгаа. Тэгэхээр бид нар энэ хүн байгалийн шүтэлцээг илүү их таньж мэдэх. Өнөөдөр хүн байгаль өөр хоорондоо одоо ямар байдлаараа нэг нэгэндээ нөлөөлөд байгаа юм. Хүний зохистой үйл ажиллагаа эргээд байгаль экологийнхаа тэр тэнцвэрийг тэтгэх шаардлагатай болчиход байгаа юм л да. Тэгэхээр бид нар энэ дээр илүү байгаль эхийн үр өгөөжийн асуудлыг л өнөөдөр яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр байгаль эхээс хүн төрөлхтөнд үйлчлэгээ өгөөжөө өгсөөр л өнөөдөр бид нар хурж одоо тэр итгэсээр бид нарын аж амьдралыг өнөөдөр итгэсээр л явж байна. Тэгэхээр мөн хүн үүнийг дагаад байгаль экологтой бас давхар нөлөөлөл үзүүлж байгаа. Харин өнөөдөр бидний хувьд тэр байгаль экологт үзүүлээд байгаа хүний нөлөөлөл маань байгаль эхийн биднэрт өгөх үр ашгийг тэр одоо үнэхээр чадамжийг нь хадгалах шаардлагатай болчиход байгаа юм. Тэгэхээр даван туулга дасан зохицох гэдэг маань өөрөө байгаль эхийн нөхөн сэргэх чадамжийг л хадгалах, хамгаалах, ариглан одоо гамнах, одоо баг харамлах гэдэг үг чинь энэ дээр бас орж болоод байгаа. Тэгэхээр үг дээдсэн маань хүн байгаль хүн холбоотой гэдэг санаа маань үгээр бол маш сайхнаар илэрхийлэгдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр байгаль орчны асуудлыг бид нар хүний нийгэмтэй заашгүй холбож судлаад тэгэхээр хүний нийгэм эргээд байгаль экологоо тэтгэх, байгалийнхаа үр өгөөжийг одоо ба ирээдүйд хадгалахын тулд одоо тэр бидний өдөр тутмын шийдвэр чиглэх ёстой болчиход байна. Тэгэхээр яг бүгднгийнхэн дунд би бас нэг асуултыг тавьмаар санагдаад байгаа. Ерөнхийдөө үзэгчид бол одоо бас манай судлаачид эдэмтний ярианаас бас тодорхой ойлголтыг ойлгож байгаа. Ер нь уур амьсгалын өөрчлөлтөд тий одоо альва хүний одоо зохисгүй үйл ажиллагаачаа уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их одоо нөлөөлж байгаа халтаа салбар одоо юу байгаа одоо ялангуяа одоо судалгааны явцад мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт их нөлөөтэй байгаа уур амьсгалын өөрчлөлт. Ягаад гэвэл зэрэг ус гэдэг түрүүн манай сумын хэлжсэн эдийн засаг салбар хоорондын одоо гол усны байгалийн нөөц ус хэрэгэлдэггүй одоо салбар гэж алга амьтан одоо бүхий л экосистем усыг хэрэгэлж байгаа. За энэ утгаараа хамгийн төлхөө хэрэгэлж байгаа нь болохтой зэрэг мал аж ахуй, газар тариалан ер нь талаас нь хэлээд байна уу? Химнэлтгүй, хариуцлагагүй, нөөцөө үлдээдэггүй гэдэг ийм байдлаас нь болж яриад байна. Манай мал аж ахуй, газар тариалан бол одоо яа харахгүй энэ байгалийн нөөц дээрээ түшгэлсэн учраас байгалийн маань одоо нөөц гэхлээр зэрэг хөрс ургамал одоо энэ байгалийн нөөцүүд маань ихэнхдээ усныхаа нөөц тухайн жилийн усны горимоос ихэхэн хамаардаг. Тухайлах юм бол одоо энэ архиа дөрвийн голын сав газар дээр харагдаж байгаа л да. Элбэг устай жилдээ бол хадлагын гарц их хадлан хаана байна вэ гэхтэй зэрэг голын татам дагаад ус намгарах газар байж идэг. Архиа дөрвийн голын урсас ахиухан жилдээ бол хадлагын гарц нь ахиухан байна. Өвлийн бэлтгэл сайн байна. Мал аж ахуй, газар тариалан утгаараа бол тэр жилдээ бол таатай сайхан байдаг. За мэдээж ашиглалтыг харах юм бол арай өөр юм харагдана л да. Одоо энд бол ашиглалт ихтэй одоо ардсангуй үр ашигмуутай зарцуулж байгаа тухайн одоо усныхаа эхийг болонгортуулж байгаа энэ салбар бол бас байна л да. Ийм бол одоо мэдээж одоо уулуурхайн салбар шууд одоо голынхаа татам голдролыг ухдаг учраас ихээхэн нөлөөтэй байх жишээтэй. Тийм учраас энэ усыг өөр ашигтай ашиглах ялангуяа энэ одоо өрхийн хэмжээнд бол туслын устгаа одоо өөрөөр хэлбэл ууршилтыг нь бууруулад яг л тэр ургамалд нь хүрэх тун хэмжээгээр нь усыг нөх энэ технологиг хэрэглэх байдаг юм уу? Гэгчээтэйгээр энэ эдийн засгийн салбаруудад усыг өөр ашигтай хэрэглэх технологиудыг нэвтрүүлэх юм шаардлага байгаа л да. За баярлалаа. Тэгэхээр өөр байгаль талтай хамгийн одоо халтаа салбар ямар салбар бол манай оролцогчдоос санал хэлэх. Сая асуулт айгүй сонирхолтой байхгүй юу? Бид нар салбар гэхээр айгүй тийм өргөн хэмжээгээр яриад байгаа. Тэгэхээр чи нөгөө энгийн
ус хэрэглэгч нарт бол энэ жишээлбэл надад хамаагүй асуудал гэсэн ойлголтоор одоо бодож байгаа байхгүй юу. За ус ашиглагч нар л одоо тэр аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс л ингээл энэ усыг маань ингээл хамаагүй гамнгүй хэрэглээд идэв юм байна гэсэн нэг ойлголт гарч ирж байгаа байхгүй. Тэр жишээлбэл энэ дээр бол яг би энэ дээр бол хэрвээ одоо жишээлбэл ногоо ч юм байна тийм ээ. Тэгтэл ингээл ногоогоо услаад ингээл шаланкаар усалж итэл мартчихлаа. Шүнжэнгөө нөгөө ус нь ингээл гооч нь тийм ээ. Тэгтэл нөгөө нэг 2 цаг услаад нөгөө услаханд болчих байтал шүнжэнгөө одоо ус халиана гэдэг чинь бол тэр бол өргөө. Тэр хүн бол халтаа байгаа байхгүй юу. За дээрээс нь зөвхөн усан дээр биш. Одоо жишээлбэл ингээл одоо тэртээ тэргүй ингээл зарим газар чинь чон нь ховордсон байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө тэртээ тэргүй ховордсон байгаа амтны бүр хөөж ирэл сурал болоод хурдан машинаар тийм ээ маш тийм өндөр чадалтай одоо буу зэвсэг ашиглаад нөгөө мө байгальтаа үлдсэн тэр тэнцвэрээ зохицуулах гээд байж байгаа нөгөө чоныг чи очиж авалж байгаа. Энэ бол халтаа хүн. Би бол тэгж л хэлнэ тий. Тэгэл өшөө олон ингээд жишээ аваадах юм бол жишээлбэл би ч гэсэн магадгүй халтаа байж магадгүй. Яагаад гэвэл одоо би нэг 0.5 литр усаар жишээлбэл нүүрээ угаагаад шүдэ угаачих байтал карантины усаа би 5 литр усаар би ингээл энийг ашиглаж чийвэл би бас халтаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бүгдээрээ ингээд өөр өөрсөн дээрээ бодох хэрэгтэй юм билээ. Яг наадах чи айгүй зөв асуудал юм. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг бас үзэж байгаа хүмүүс би нэрээ юу вүлээ? Чид ингээ унтраахаа мартдаг билүү? Тий ингээ хэмтэр ингээд ботгол юм билээ л дээ ер нь бол тийм. Туяагийн юм дээр бас баяжуулаад бас нэмэрлээд хэлчмээр байна л да. Өнөөдөр Монгол хүмүүс чи бид нар одоо ингээ цагаан сард өгч байна. Тэгээ айл болгоо одоо хэдэн зуугаас хэдэн мянган бууз хийж эхэлнэ. Тэгэхээр тэр буузыг чи одоо өгүүлдвэрлэж байгаа дотор нь орж байгаа орцсон бол хоньны махан байна, сонгон байна, хужир мараан байна, тэг гурилан байна. Тэгэхээр энэ бүх бүтээгдэхүүнүүдийг бид нэр өгүүлдвэрлэхийн тулд одоо газар тариалан хэрэгтэй. За хадлан талбай хужир мараан хэрэгтэй, дөрвөн улирлын бэлчээр хэрэгтэй. За мөн отрын нүүдэл суудал хийх газар бэлчээр нь хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид нар бол зөвхөн экологоос байгалаасаа тэр хангамжийнх нь үйлчилгээг л хараад байгаа байхгүй юу? Одоо тэр дөрвөн улирлын маань бэлчээр байна уу? Отрын талбай одоо байна уу гэл. Гэвч отрын талбайг одоо отрын бүс нутгийг бий болгохын тулд тэр ургамлын бүтээмж, бэлчээрийн бүтээмж гэдэг юм байгаа тийм ээ. Тэгэхээр хөрс үүсэх процесс гэж байгаа. Хөрс үүсэл чи хэдэн 100 жилээр хэдэн сая жилээр хөрс үүсч идэг. Эрдэс бодисын эргэлт гэдэг. Тэгэхээр эколог байгалаас биднэрт эргээд зохицуулах дэмжлэгийн үйлчлэгийг үзүүлдэг. Тэр хүний нүдэнд харагддаггүй, чихэнд сонсогддаггүй, цаанаа явагдаж идэг маш том одоо цогц үйл ажиллагаа, үйл явц явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэг талаасаа за бэлчээрэн соргог байна уу гэдгийг харахаас биш, өнөөдөр хөрсний одоо ус нэвчүүлэх чадамж нь алдагдаж байна уу? Тэ? Одоо маш олон соргог бэлчээр дотор байдаг хялган хазаар, ерхөг согоовор, бэлэг ботуул гэсэн маш өндөр одоо тий эдэмч сайтай ургамлынхын төрөл зүйн тоон цөөрж гинүү гэдгийг олж харахгүй байгаад л одоо асуудал үүсээд байгаа. Тэгэхээр бид нэр өнөөдөр олон нас тэр үетэн ургамал мал эдэмчтэй малчт маань дуртай тэр олон нас үетэн ургамал маань олон янзаараа л бэлчээр дээр байх юм бол тэр бууцыг бол тий өнөөдөр болон ирээдүйд бид нар бүгдээрээ л хүртэх боломжтой. Тэгэхээр энэ экосистем тий байгалийн өрөөгөөжийг тэтгэх ариглан гамнах асуудал энэ дээр бол яригдж байгаа юм л да. За баярлалаа. Тэгэхээр ер нь саяын бид нар энэ яриад байгаа зүйл ер нь тэгээд яг хэвтэ байгаль орчны салбарт бол маш их төсөл хэрэгжидгийг одоо манай үзэгчид гэсэн сайн андахгүй. Тэгэхээр бид ямар төслийг сайн төсөөлөх үү, ямар төслийг сайн төлөвлөгөө гэх үгээд тэгэхээр эцсийн эцэд энэ бол цаасан дээр сайн одоо үр дүнтэй хэрэгжихээсээ илүүтэй амьдралын хөрсөн дээр л буужиж энэ бол сайн төсөл болох байх. Тэгэхээр яг одоо энэтэй уялдаад энэ дасан зохицсангаас санхүүжүүлж байгаа төслийн маань хувьд бас энэ сайн төсөл ялангуяа цаасан дээр биш амьдралын хөрсөн дээр сайн төсөл болж буулгахын тулд одоо орон нутгийн одоо иргэд шийдвэр гаргагчдын хувьд бас нэлээд бас мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй байх. Тэгэхээр энэ тал дээр орон нутгийн иргэд шийдвэр гаргагчдыг юу бас яаж мэдээлэлжүүлж мэдлэгжүүлэх хэрэгтэй вэ гэж та бүхэн бодож байгаа вэ? Орон нутгаас ирсэн оролцогчдод маань энэ дээр бас өөрсдийнхээ санал бодлоо хэлээч. За би Увсангаас ирсэн Увснуур Тэс хуулийн сав газар мэргэжилтэн Матнасан гэж юм байна. Тэгэхээр сая тавьж байгаа асуулт олгодуулуудыг ойр зүрийн ганц зүйл хэлье гэж бодож байна л да. Тэгэхээр энэ шийдвэр гаргагчдын төвшөнд тэгээд ард иргэдийн төвшөнд энэ одоо байгаль орчныхаа хамгаалах хууль, усны хууль, ойн хууль гэдэг одоо энд гол хуулиудын хэрэгжилтийг хангахад хамгийн чухал анхаарч үзэх ёстой маа. Энэ төвшөнд үзснээр энийг бол одоо орон нутагт хэрэгжүүлэх ард иргэдийн маань өөрсдөө оролцсон хамгийн чухал. Ягаад гэвэл өөрсдөө одоо сая одоо
Туяа менежер хэлж байна одоо халгаатай хүн гэдгээрээ ийм хүмүүсүүдийн төвшөнд бас нэг судалж үзэж өөрсдөө анхаарч үзэх ёстой асуудлууд болов гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ усыг зохистой ашиглаж хамгаалах нөхөн сэргээх асуудал дээр бол зөвхөн энэ нэг салбарын байгууллага биш, зөвхөн сав газрын байгууллага биш. Одоо улс орны хэмжээний бүх иргэн одоо багаасаа, сумаасаа, аймгаасаа засгийн газар хүртэл их хурл хүртэл явж байж шийдэж хэрэгжүүлэх ажил юмаа гэж ингэж ойлгож байна юм аа. Ийм учраас салбар дундын зохицуулалт бол маш сайн зохион байгуулалтаар хийгдэж хоорондын уялдааг бол сайн хангаж ажиллах зүйтэй болов уу гэж бодож байна. Уучлаарай та яг тэр саяын Батнасан гон хэлдэг тэр салбар дундын зохицолтой уялдаа холбоог яг сайжруулах тийм боломж харагдаж байгаа юм орон нутагт. Орон нутгаас ирсэн хүмүүс энэ дээр салбар дундын уялдаа холбоо Дорнот аймгийн 3 загал сэргэлэн чавуулсан сумын хариуцсан төслийн сумын зохицуулагч ирнэ гэж хүн байна. За энэ тал дээр бол одоогийн байдлаар бол сур судалгаанууд гарсан жоохон дутагдaltaй байгаа гэж харж байгаа л да. Ер нь түрүүн таны хэлдэг тэр одоо яг сав газарт усандаа ямар хэн нь одоо бас тий сөргөөр нөлөөлж ийн гэдэг яг хэрэглэгч ашиглагч гэж яриад байгаа. Хэрэглэгч маань бас тийм одоо мэдээж амьдрахын тулд одоо ус бол зайлшгүй хэрэгтэй. Бид нэр ус байж бид нэр амьд ориг нэгэн байгаа хүн гэж байгаа. Тийм болохоор одоо тэр уул уурхайн тий одоо засгийн газрын бодлого төлөвлөлтийг бас сайн хийж өгвөл ашиглагч маань одоо яг уулз голын одоо 2 талын сав газарт зорилготой бүс одоо уул уурхай ялангуяа тэр ашигт малтмуудыг ашиглаж байгаа тэр уул уурхайн зохицуулалт тэрний бодлогыг төрөөс одоо бодлогыг уялдуулах тэр тал дээр бас нэг их дутмаг харагдаж байгаа л да. Миний бодлоор бол орон нутгийн төвшөнд одоо нөгөө орон нутгийн иргэд бөгөөд шийдвэр гаргагчдын төвшнийг тий төвшөнд одоо бид нар яаж мэдээллийг төдрөө мэдлэгжүүлэх үү мэдээллээр яаж зөв оновчтой яах тал дээр энэ тал дээр бас иргэдээсээ санал авч доороос л зөв оновчтой санал авч явж ижил энэ ажлыг бас энэ салбар дундын зохицуултыг сайн хангах болов гэж бодож байна. Бацаахан та яг өөрөөр хэлбэл одоо та бүхэн ямар нэгэн төслийн хүрээнд стратеги төлөвлөгөө боловсруулаад тэр хэрэгжүүлнэ шүү дээ. Тэгэхэд яг одоо орон нутгийн бэлэн байна уу? За ер нь бол энэ талаар өмнө орон нутгийн байгууллагууд, төр захиргааны байгууллагууд, төрийн бус байгууллагуудыг одоо сая навчаа доктор ярьж лээ усны нөөцийн нэгдсэн менежмент гэж. Жишээлбэл энэ төлөвлөгөөг боловсруулахад одоо н 2 сав газрууд ялгаагүй байх л да. Орон нутгийн одоо түрүүний хэлсэн байгууллага иргэдийг бүгдийг л оролцуулж хийж байгаа юм л да. За тэн дээр мэдээж дутагдaltaй өрөөсгөлтэй талууд байгаа л баг. За тухайлбал одоо улс голын сав газрын дунд хэсэгт байгаа хайгуул ашигт малтмал эрхэлж байгаа нэлээд газрууд байна. Тэд нэр мэдээж энэ салбар дундын зохицуулт гэдгээр бол бас арай өөр талын чиглэлийн юмнууд ярих байх л та. За жишээлбэл манай Чулуун хорооц сумын хувьд гэхэд бол тэнд бол ямар ч хайгуул ашиглалтын одоо лицензтэй тийм байгууллагууд байхгүй байна гэдэг талаасаа нөгөө талаараа мэдээж орон нутгийн байгууллагууд түрүүний нэгдсэн менежмент төлөвлөгөөг бол бүгд хамтарч хамтын саналыг авч хилцүүлгийг орон нутагт 3-4 удаа саналыг аваад ингэж л хийсэн төлөвлөгөө учраас энэ бол бас нэлээд бодиттой хэрэгжих боломжтой ажлуудын нэг юм болов уу гэж миний хувьд бас харж бодож итгэлтэй байгаа. Бас санаа нэмэх гэж байгаа шүү. Болмоо дарга Бацаахан зохицуулагч нарын хэлснээр манай баг нэг 6 хүнтэй даваа доктор тэргүүттэй баг улс голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө хийсэн. Тэгээд судлаачдын боловсруулсан тооцоогоор аваад үзэхээр яг одоогийн түвшинд улс голын сав газрын нийт ус хэрэглээний 70 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа. Тэгээ 2021 он гэхэд энэ 82% болж өснө гэсэн тооцоо байгаа. Яг нийт усны нөөцийн. Тэгээ тийм учраас усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад бид нар бүх шатны оролцоог хангах ажилласан гэж үзэж байгаа. Тэгээ иргэдийн төлөөлөл бүх салбарын одоо төлөөлөл сум аймгийн орон нутгийн одоо удирдлагууд. За тэгээд ялангуяа энд бол биднэрт нэг ажиглагдсан зүйл бол ялангуяа уул уурхайн салбарынхны төвшөнд одоо ийм шийдвэр гаргах процессд оролцоо жоохон сул байна уу да гэж бид нар бол анзаарсан. Ягаад гэвэл 2 Бацаахны хэлснээр 3 удаагийн уулзалтыг бол бид нар зохион байгуулад улс голын сав газарт уурхай эрхэлж байгаа байгууллагуудын төлөөлөлд урилга өгсөн. Төдийлөн идэвхтэй оролцоогүй. Яг орон нутгийн иргэд бол юу гэж байна вэ гэхээр уул уурхайн салбарын ус ашиглалтын байдлыг бид нарт тодорхой болгох шаардлагатай байна. Эдний ус ашиглаж байгаа
төлөвлөл иргэдэд тодорхойгүй байгаа учраас гол нөлөө энд байна гэдсэн тийм хар таамаг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг усны нөөцийн нэгдсэн менежментийн түвшинд энийг оновчтой хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээр, хоёрдугаар бүх салбарын оролцоог хангахын тулд одоо уул уурхайн салбарын төлөөллүүд бол түрүүн сав газрын зөвлөлгээ байгуулагдсан л да. Энэ зөвлөлд нэгдүгээр орж ажиллах. Хоёрдугаар энэ зөвлөлөөр дамжуулаад болон шууд захиргаатай хамтраад одоо шил болдмоо даргын захиргаагаартай хамтраад өөрсдийнхөө ус ашиглалтын байдлыг нэгдүгээр олон нийтэд ойлгомжтой болгох. Бид нэр одоо үнэхээр зөв хуулийн дагуу ашиглаж байгаа гэдвэл ашиглаж байгаагаа тайлбарлах. Хоёрдугаар уул уурхайн салбарын ус ашиглалтын технологид одоо дэвшил гаргах бол зайлшгүй шаардлага байна. Шууд одоо яг ингээд иргэдийн яриагаар уурхад голын усыг авч ашиглаад буцаага асгачдаг гэсэн тийм хар иргэдийн дунд байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр гормын дагуу явж байгаа бол тэрийг бол олон нийтэд ойлгуулж авах шаардлагатай. Даав доктор та юу бодчихсон? Ер нь салбар дундын ноёлтой холбоо гэдэг бол их чухал шүү дээ. Та бүхний энэ эрдмийн судалгаагаар гарч ирж байгаа энэ бүх зүйлийг чинь л одоо яг хэрэгжүүлэх явцад хамгийн чухал үүрэгтэй. Сав газрын нэгдсэн менежментийн төлөвлөгөө гэдэг бол олон төлөвлөгөөний нэгдэл, төлөвлөгөөний төлөвлөгөө л дөө. Тийм учраас орон засгч талууд бол тэр тухайн сав газрын бүх хүмүүсийн төлөөлөл оролцох ёстой л да. Одоо юу гэдгийг уул уурхай, хөдөө аж ахуй, одоо бүхэл сургууль яасл одоо юу гэдгийг бүх төлөөлөл оролцоод дугуй ширээний цаана бүгдөө ярилцаад хамгийн гол нь зөвшөлтсөд. Голынхаа ихэнх цугаар том бол усныхаа нөөц баялаг экосистемээ хамгаалж нөгөө дунд адгийнхаа хэрэглэгчд бол тэр нөөц баялгаа хүртээх. За энэ утгаараа нөгөө голын сав газрын ихэнх цугаар томд ямар одоо үүрэг байна вөхлөөс хамгаалах үүрэг байна тийм ээ. Гэтэл тэр аддаг дунд байгаа ард түмэн эргээд тэр ихэнх цугаар түмэндээ эдийн засгийн чухал асуудлуудыг шийдвэрлэж өгөх хэрэгтэй. Гэх мэтлэнгээр энэ бүх одоо эрх үүргийн харьцаа энэ бүх юм бол мэдээж хуулийн үгээр тэр төлөвлөгөөндөө тусдгүй юм гэхэд цаа дагуулгаараа бол бүгд суудсан байх хэрэгтэй. Тэр уул уурхайн хэдийн хэмжээний усыг ямар горимор технологиор ямар хэмжээтэй хэрэглэх юм бэ гэдгийг тэр л одоо төлөвлөгөөндөө суулгаад тэр бүх талын оролцоогоор тэр шийдвэрээ хангацсан байх. Ийм л одоо зарчимтай явах бол гэж төсөөлж байна. Хэр зэрэг таатай орчин бидэнд бий бай батгах шиг доктор та юу гэж харддаг вэ? Бодлогын хувьд тийм. Бодлогын хувьд бол ерөнхийдөө таатай орчин бол Монгол улсын хувьд байдаг. Бусад улс орны бодлогын одоо судалгаа хийгээд үзэхэд байгаль орчны одоо тэрийн усны нөөцийг гаргаж өгөхтэй усны нөөц одоо цэвэршигч гэдэг юм уу усны нөөцийг хамгаалах тэр бүх байгаль орчны хувьд чир одоо бусад салбарын хувьд чинь таатай орчин бол байгаа. Тэгэхээр бид нар тэр бодлогыг хэрэгжүүлэх арга механизмыг л нэгжийн түвшинд л гаргаж ирэх зүйтэй болчиход байгаа. Манай хүмүүс ярьж байна л да бус бүгдийг оролцуулна гэдэг санаа маань яг ямар байдлаар та оролцуулсан бол амжилт гэж үзэх юм бэ? Зөвхөн хүмүүсийг дуудаж ирээд хэлэх үгээ хэлээд явуулчих бол оролцуулсан уу гэдэг асуулт үгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тухайн бодлогочин нэгжийн түвшинд аймаг, сум, баг одоо хотой айл саагалтын түвшинд буухын тулд оролцоог нь бол хамтарч хийхдээ тэр хүн эргээд миний оролцоогоор гарсан шийдвэрийг үнэлгээг бас хамтраад хийж явах хэрэгтэй болчих. Тэгэхээр үнэлгээгүй мониторинггүй шийдвэр болвол ажил болвол үнэхээр бас үр дүнгээ сайн уу муу юу гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр бид нэр хамтарч одоо тухайн нэг бүс нутгийг аваад үзэл да уулзгаалч гэдэг юм эсвэл харьхраа түргэний бүс нутагт бид нар маш их эргийн орчмын асуудлыг одоо энэ сав газрын захиргаа дараа шийдвэрлэх ёстой ч. Одоо ой шугууг хамгаалах, эргийн орчмын тэр бүс нутгийг тэлэх. Үнэхээр одоо экосистемийг өнөөдөр тогтвортой байлгахын тулд эргийн экосистем стратеги ач холбогдолтой. Эргийг хамгаалах, эрэг дагуу байх одоо нугын бэлчээрийг хамгаалах асуудал бол стратеги ач холбогдолтой нөөц баялаг. Үзэгчид мань бас анзаарч байгаа Батгишг докторийн ярианд ч гэсэн, туяа зохицуулагчийн ярианд ч гэсэн экосистем дасан зохицох, тогтвортой байлгах, арилан гамнах гэдэг маш олон экосистем гэдэг үг орчлоо л да. Тэгэхээр ер нь энэ экосистем гэдэгт бид нар юу багтааж яаж ойлгох ёстой вэ? Экосистем дасан зохицсон гэдгийг бас энгийнээр үзэгчид та юу гэж тайлбарлаж хэлж чадах вэ? За түрүүний бас нөгөө нэг салбар дундын зохицуулалт тэрийг бас нэмж хэлэх нэг санал байж байна. Тэгэхээр одоо бид нар энэ оны сүүлээр бол байгаль орчин ногоон хөгжлийн яамны одоо сайдын зөвлөлөөр бас энэ төлгөөгөө батлуулна гэж төлөвлөсөн байж байгаа. Тэгээд сав газрын захиргаад маань энийг бол цааш нь хэрэгжүүлээд явна.
тэгээ одоо салбар дундын зохицуултыг бол сав газрын захиргаад үндсэндээ бол зангидаад явах. Тэгэхээр хамгийн түрүү хийх ажил бол сав газрын захиргаад маань бол за энэ менежментийн төлөвлөгөөтэй боллоо. Энэ дотор ямар үйл ажиллагаанууд тусгагдчих вэ? Жишээлбэл одоо уул уурхайн салбар та нар ийм ажиллагаанууд одоо төлөвлөгдсөн байна. За усны салбарт ийм байна, тийм ээ. Газар ашиглалтан дээр юм байна. Газар тариалан хөдөө аж ахуй гэл ингээл салбар болгонд бол бас энэ тусгагдсан үйл ажиллагаагаа танилцуулах ёстой гэж бодож байна. За тэгээ энэ мэдээллийг одоо өгснөөрөө цаад хүмүүс бол цаашдын одоо бодлого төлөвлөлтөндөө за зөвхөн үйл ажиллагаа биш санхүүгийн бас одоо оролцоо бас байх ёстой. Тэгэхээр энэ дээр бол нэлийн одоо бид нар бол юугаа бодлогыг гаргаа өгчлөө одоо хэрэгжүүлэх нь одоо хамгийн хэцүү асуудал бол энэ манай орон нутгийнхан тулгараад байгаа юм. За тэгээд ер нь бол энэ бодлогын баримт бичигт бид нар бол дандаа л орон нутагт хэрэгжиж болох хууц. За тэгээд ингээ харахад бол салангад юм шиг мөртлөө тийм цогц арга хэмжээнүүдийг нэлээх оруулсан байгаа. Ялангуяа дасан зохицохын чиглэлээр. За тэгээд сүүлийн үед бол энэ экосистемд түшгэлсэн дасан зохицох буюу байгаль түшгэлсэн дасан зохицох гэсэн энэ үйл ажиллагааг бол Монгол улсад бас нэвтрүүлж байна. Одоо олон улстай бол бид нэр хөл одоо нийлүүлээ явж байгаа гэж ойлгож байна. За энэ өөрөө бол энэ нэр томьёо бол аюу өргөн агуулгатай билээ л дээ. Одоо шийдвэл уур амьсгалын өөрчлөлтийн ерөнхий стратегийн хүрээнд одоо хэрэгжин тийм ээ. За олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжин. За ер нь бол гол зорилго нь бол экосистемийн үйлчилгээг биологийн олон янз байдлын доктортой байдлыг хангах замаар эргээд одоо ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нөлөө олох, уур амьсгалд дасгат нь одоо дэмжлэг үзүүлэх ийм үйл ажиллагааг л хийлээд байгаа юм. Тэгэхээр бид нар эндээс бол экосистем гэж ер нь юу юм бэ гэдгийг хамгийн түрүүн ойлгох хэрэгтэй билээ. Тэгээд энэ бас нэлээд тийм мэрэгжлийн төвшний бас юм томьёолол орцсон. Тэгэхээр энгийн хүмүүс жоохон ойлгомжтой. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө бид нар юу гэж ойлгох вэ гэхээр ер нь бол байгаль дэлхийн маань өөрөө амьтаа болоод амьгүй хоёр одоо зүйлсээс тогтчихийдэг тийм ээ. Амьгүй зүйлгээл тэгэхэд бид нарын амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус тийм ээ. За тэгэл нарны одоо энэ илт шинтер гээл бүх зүйл орж байна. Тэгвэл амьтаа юунд нь бол биологийн олон янз байдал өөрөө орно. Биологийн олон янз байдал маань дотроо бол энийг бол хүн болгон мэддэг нэгээс амьтнаас хүн хүртэл бүх одоо энэ амьд организмууд бол биологийн олон янз байдал. Тэгтэл дотроо яг амьдарж байгаа орчноороо за дээрэс нь нөгөө одоо зүйл дотор зүйлийн одоо тэр олон янз байдал гэл тэгэхээр одоо бид нэр хонь гэж бодох чинь хонь дотроо тий одоо зэрлэг одоо гэрийн одоо хонь хүртэл шинэ олон зүйл байна тийм үү. Дээрэс нь генетик олон янз байдал гэж маш чухал зүйл байгаа. Жишээлбэл одоо үр тарианы ургамал дээр бодох юм бол одоо ган тэсвэртэй, хурдан болцтой гэл ингээл бодохоор бол энэ бол генетик олон янз байдал. Тэгэхээр тухайн орон нутагт дассан тэр үр тарианы одоо сортыг бид нэр одоо илүү сайн тарьж ургуулж өр өгөөж хөтөхийн тулд энийг хамгаалсан тэр арга замууд бол энэ одоо ажиллагаанд бас хамарч явж байгаа. Тэгээд одоо энэ бодлогын баримтчгүүд бол дандаа л ийм жишг болох ууц хоорондоо салбар дундын зохицуултыг одоо шаардсан ийм үйл ажиллагаанууд явж байгаа юм. Баярлалаа. Тэгэхээр мэдээж бидний өнөөдөр яриад байгаа энэ дасан зохицох арга зам гэдэг бол дотроо дасан зохицохын үйл ажиллагаа маань дотроо маш олон мэдээж хэлбэртэй байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хамгийн одоо шалгарсан гэдэг ч юм уу оновчтой ер нь бусад улс орны хувьд Монгол улс оронд бас аваад хэрэгжүүлж болчоор туршлага болчоор ийм ямар арга зам байдгийг болоо. За би дасан зохицох төслийн ахлах мэргэжилтэн цог намсраа гэж хүн байна. Тэгэхээр таны асуултанд хариулъя. Ер нь бол дасан зохицох асуудал бол зүгээр одоо нэг юм жижиг асуудал биш ээ. Энэ бол нэлийн цогц асуудал гэдгийг бас манай эрдэмтэн судлаач сая бүгдээрээ дурдлаа. Тэгэхээр ер нь бол хүний суур хэрэгцээ юу вэ гэдэг асуудлаа бид нар бодох хэрэгтэй. Тэгэхээр хүний суур хэрэгцээ бол мэдээж ус, хүнс, одоо Монгол хүний хувьд малын тижэл, тийм ээ. Дээрээс нь түлш эрчим хүч. Тэгэхээр энэ асуудлуудаа ер нь цаашид хэдийгээр ингээд уур амьсгалын нөхцөлд хүндэрсэн ч гэсэн яаж доктортой авч явах вэ? Яаж одоогийнх шигээ чанартай одоо амьдралаа залгуулж явах вэ? Яаж хүн шиг амьдарч айл шиг хөгжих вэ гэдэг энэ одоо арга замыг л бид нар төсөл хэрэгжиж байгаа энэ газруудаа зааж өгье, хүмүүст сургая гэсэн ийм одоо чиглэлээр ажиллаж байгаа юм. Тэгэхээр төсөл хэрэгжээд дуусахад яах вэ гэвэл одоо тариаланч хүн яаж уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицож чанартай хүн шиг амьдрах юм, малчин хүн яаж зохицож амьдрах вэ гэдэг энэ загварууд манай энэ төсөл хэрэгжиж байгаа бүс нутгуудад бий болсон байх юм аа. Энэний төлөө бид нар явж байгаа. Тэгэхээр энийг одоо магадгүй өөр газраас очсон малчин хүн тариалан хүн хараад ерөөсөө л ийм маягаар одоо
одоо би одоо ингээд дасан зохицоод түлшээ ингээд малын тижээлээ ингээд шийдээд өөрийнхөө хүнсийг ингээд шийдчих юм бол хүн шиг амьдчих юм байна. Үр хүүхдтэй одоо юу гэдгийг ахуй амьдралын баталгаатай цааш одоо тийм амьдралыг бэлэглэх юм болцоо байна гэдэг энэ ойлголтыг авах энэ загваруудыг л бид нар гаргахыг зорж байна л да. Зарим нэг орны сайн жишээг юу л энэ дээр бол маш олон жишээг бодож болно. Зүгээр одоо юу гэдгийг байгаль хамгааллын асуудлыг бол одоо энэ дээр би яг одоо юу гэдэг нэг тодорхой нэг юм жижиг юмыг бас хөндөж хэлмээргүй л да. Усны менежмент гээл тэгэхэд түрүүн ярьлаа даваа докторын ярьсан тэр туслын услаханы систем гэдэг дэлхийд дахинд өргөнөөр хэрэгжилж байна. Ялангуяа Израиль гэх мэт ийм усны хомсдолтой ийм газруудад бүр ингээд жишг болоод одоо тогтцсон энэ технологи бол манай жишээ нь зөвхөн туршилт судалгааны шатанд явж байгаа жишээтэй тий. Өөрөөр хэлбэл энийг бол бид нар бүс нутгуудаа бол нэлээд түгээн дэлгэрүүлэх. Энийг одоо төсөл хэрэгжиж байгаа газрын бүх хүмүүс хараад туслын услаханы систем тавьсан байна шүү дээ. Манайх бас тавьсан шүү дээ гэж хэлдэг. Тэр цаг мөчийн төлөө бид нар явж байгаа гэдгийг бас энэ дээр хэлмээр байна. Тэгэхээр Батгшиг доктор та энэ дээр бас нэмж хэлээч ирнэ. Бас ямар амжилттай тий бас дасан зохицсон арга гэж үнэхээр бас хүлийн зөвшөөрөгдсөн ямар одоо туршлага байж болох вэ жишээлбэл Монголын төвшөнд. Ард иргэд ер нь өөрснөө яаж оролцож өмнө нь та нэг цусган яриад бас санаа гүйцэлгүй яаж оролцох юм бэ? Бид нар төсөл болгол нэг ард иргэд орон нутгийн иргэдийн оролцоо гэж тавьчихдаг. Гэтэл яаж оролцуулахын тэр оролцоо юугаар илэрхий бэ гэдэг ч юм уу. Тэгэхээр иргэд бол бас яг нэг санаа зовноод тулгамдаа дагааг мэдээд байгаа мөртлөө тэрэнд яаж өөрсдийнхээ хувь нэмрийг оруулж яаж өөрсдийнхээ өдөр тутмын амьдралыг бас энэ зан хэв үйлд байгальд ээлтэй тааламжтай байдлаа авч хадгалж явах вэ гэдгээ бас төдийлөн зарим бас сайн ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр одоо монголчууд бол одоо дөрвөн улирлын бэлчээртэй тийм ээ манайх шиг одоо юм хагас хуурай бүс нутагт дөрвөн улирлын бэлчээрээ сэлгэж нөөж бэлчээрээ өнжих ингэснээрээ болвол бэлчээрээ ургамлыг олон янз байдлыг нөхөн сэргэх тэр чадамжийг нь бол нүүдэл суудлаараа зохицуулдаг байсан. Энэ бол үнэхээр дэлхийн шилдэг туршлага гэж хэлж болно. Тэгэхээр Монгол одоо нүүдэлчийн соёлын одоо асуудал угаасаа энэ бэлчээрийн экосистемийг бэлчээрийнхаа одоо биднэрт өвлөгдөн ирсэн тэр шин чанараар нь бид нар харсаар л байгаа байхгүй. Тэгэхээр шин цагийн эрэлт хэрэгцээ бид нар бас бодолцох хэрэгтэй болж байгаа. Бүх юм уламжлал руугаа хандаад уламжлалт арга туршлагамаар сайн байсан гэхээсээ илүү уламжлал дээр үндэслээд шин цагийн шин технологи шиг мэдлэгийг хослуулад тэгээ цаашаа бид нар одоо тасан туулах, даван туулах, нөхөн сэргэх чадамж руугаа одоо байгалийн менежментийг хийх шаардлагатай болчиход байгаа юм л да. Үүний тулд одоо аялал жуулчлалын салбарыг авъя. Экологийн аялал жуулчлал гэж хүн болгоо ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар одоо туулгаалынхаа эргээр дуртай үедээ гараал ингээд харан баясах үйлчилгээг нь авч байгаа шүү дээ. Нэг өсөндөө экологоос бид нар байгаль дэлхийс тийм сэтгэлийн таашаал авах те тэр харан баясах үйлчилгээг амнаа гэдэг чинь байгаль эхийн соёлын үйлчилгээг хүртэж байгаа. Тэгэхээр соёлын үйлчилгээг бид нар өнөөдөр хүртэж байгаа. Миний өөр хүүхэд ч гэсэн хүртээд яваасаа байгаль эхийн сайхан одоо багтам чанарыг хараад өөрсдийнх нь омог нь одоо хиймэр нь улам бүр өөдрөх одоо бадрах болтгой гэдэг санааг би бол яриад байна л та. Тэгэхээр энийг хадгалахын тулд экологийн аялал жуулчлал ядаж 5 км тутам тэр одоо бүс нутгийг тогтоож өгөөд за энэ л зөвхөн жуулчт маань ирнэ шүү. Дотоодын жуулчт дотоодын жуулчт ирэх тэнцээ түүдгийн асаадаг газарт майхны одоо зассан тэр одоо буйртай ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар бид нар одоо зөвхөн жуулчдад зориулсан бүс нутагээд гаргаад өгчих юм нөгөө хэд ч маань эргийг болов талхтаад авах шаардлага байхгүй. Эрэг нурах аюул байдаг. Эргийн бэлчээр одоо талхалдах аюул байдаг тийм ээ. Тэгэхээр тэрнээс урьдчилан зэрэглэх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр дасан цогцох гэдэг нь өдөр тутмын бидний хийж байгаа одоо бизнес болон одоо янз бүрийн тэр бодлогот энэ дасан цогцох маань орох ёстой. Салбар дамсан. Тэгэхээр нэгс энэ бол зөвхөн байгаль орчин ногоо хөгжлийн асуудал биш. Энд бол хот байгуулалт, үйлдвэр хөдөө аж ахуй, эрүүл мэнд, зам уу эрчим хүч тэр бүх салбарын дамсан асуудал болчихж байгаа байхгүй. Тэгснээрээ бид нар бол өнөөдөр ногоо хөгжлийн асуудлыг одоо усад одоо дэлхийн түвшинд бас хөл нийлүүлэх алхах тэр нөхцөл нь бол бүрдэж байгаа гэсэн үг. За докторийн хувьд ард иргэдийн хувьд бид нэр юу хийх ёстой яах ёстой? Дасан зохицохтой зэрэг дасан зохицох арга бол хатуу өөрөөр хэлбэл барилга байгууламж барьж технологи нэвтрүүлж нэг ингэж дасан зохицох болох юм. Нөгөө талаар зөөлөн аргаар одоо юу гэдгийг мэдлэг дамжуулах юм байдлаар. За нэгэнтээ уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох гэж байгаа учраас одоо мөсөн гол маань хайлж байна. Энд бид яаж хариу арга хэмжээ авах вэ? Дасан зохицохын тулд. Тэгэхээр бид нэр
мэдээж усны хоримтлалыг өндөр уулынхаа бүсэд тэр ууршилт багтай газар нь одоо хажуугийн усан сан байдгийн юм, цөөрөм нуур үүсгэх байдгийн юм. Ийм байдлаар аажмаар тэр хоримтлалыг бий болгох. За ингээд нэгэнтээ ороод ирсэн сайхан усыг газар тариаландаа хэрэглэхдээ тэр услгааны горим нормыг яг мөрдүүлэх. Өөрөөр хэлбэл нэг тариалан одоо Улаанбуудаа байдаг юм төмс усны ногоог тарихтаа одоогийн байдлаар нэг гад 3500 тонн буюу метр куб усыг хэрэглэж байгаа бол цаашдаа энэ маань ихсэн. Уур амьсгалынхаа хуурайшилтаар улам их ус шаардах учраас тэрэнд нь одоо тохируулж услгааны зохистой технологиг нэвтрүүлэх байдаг юм уу тийм ээ. За ингээд доошлоод нөгөө голын нууртаа очиж гол маань цутгадаг учраас тэр гол нуурт нь хүргэж өгөх. Тэхийн тулд нөгөө услгааны зөв услалтын системүүдийг байгуулах. Одоо ядаж л одоо сувга доторлохоос гэсүүлэл ийм одоо дасан зохицох олон арга хэмжээ авах шаардлагатай л да. За ингээд хөрс бэлчээрт өөрчлөлт орчлоо. Бид нар одоо мэдээж одоо хадлагаа орлуулах эсвэл одоо малаа тэжээх, ургамлаа орлуулах шаардлагатай. Тийм учраас тэжээлийн ургамлыг тариалгах байдаг юм. Иймэрхүү байдлаар одоо дасан зохицох олон арга хатуу зөөлөн аргуудыг хэрэглэх шаардлага байгаа л да. За баярлалаа. Тэгэхээр яг энэ болгоныг би яагаад асуугаад юм гэхээр мэдээж одоо байгалийн жам ёсоор уур амьсгалын өөрчлөлт эргэлт буцалтгүй ийм хурдтай явж байгаа үед тэр өөрчлөлтийг бид нар мэдээж одоо жишээлбэл мөнгө цас сайлж байгааг бид нар зогсоо харахгүй юм аа. Тэгэхээр мэдээж хүмүүс биднээс өөрсдөө шалтгаалж байгаа өөрчлөлтийг бид нар яаж бас бууруулж сааруулж болох вэ гэдэг дээр л одоо нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид маань бас тодорхой хэмжээний манай өнөөдрийн нэвтрүүлгээс мэдээлэл аваасаа гэдэг утгаараа би асуугаад байгаа юм. Навчаа доктор бас яг энэ асуултанд та өөрийнхөө санаа бас ямар шин санаа хэлж чадах вэ? Миний бодлоор бол бас дасан зохицохын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд боловсролын салбар маш чухал үүрэгтэй. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт гэж юу юм, энэний өр нөлөө энэтэй тэмцэхийн тулд одоо хувь хүн тийм ээ юу хийж чадах вэ гэдгийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд бүх шатны боловсролын байгууллагуудаар албан болон албан бус байдлаар одоо хүн чинь насан туршдаа сурсдаг шүү дээ тий. Дамжуулан олон нийтэд ойлголт өгөх. Яагаад гэвэл бид нар одоо жишээл түрүү ярьж шít усыг бохирдуулж гин хайр гамгүй хэрглэж гин гэд эн чинь ихэнх тохиолдолд санаатай биш үйлдэл байгаа байхгүй. Хүн миний өнөөдөр одоо жишээ нь түрүү хэлсэн нөгөө ногоогоо услах гээд худгийнхаа крантыг нээлттэй орхичлоо хинэггүй зангаасаа олж гин тийм ээ. Гэтэл тэр хүн энэ явдал маань жишээлбэл би одоо дорндын баян уул тийм тохиолдол гарлаа гэж бодъё. Тэгвэл энэ маань жишээ нь чулуун хороотод амьдарж байгаа бас нөгөө ногоочны амьдрал ахуйд нөлөөлж байгаа шүү гэдгийг тэр хүн мэдэхгүй байгаа байхгүй ихэнх хүн. Тийм учраас одоо энэ олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлуудыг хийх юм бол мэдж байгаа тохиолдолд хүн санаатаагаар хөрсийг гэмтээхгүй, санаатаагаар галт хөмөр тавихгүй тийм ээ. Тийм учраас мэдлэг мэдээлэл олгох явдал бол их чухал та. Өнөөдөр хэрэгж байгаа энэ менежмент төлөвлөгөө экосистем төшгөлснээ дасан зохицох үйл ажиллагааны чиглэлүүд маань юм бол одоо ямар нэгэн ганц нэг байгууллагын ажлын төлөвлөгөө биш ээ. Энэ бол яг одоо амьдралаас одоо гарч ирсэн бидний өмнө тулгарч байгаа шийдлээ хүлээсний ийм асуудлуудыг энэ төслийн хүрээнд төлөвлөлт болгоод нутгийн иргэдээсээ саналын аваад тэгээд үйл ажиллагааны чиглэл болгож энэ гаргаад явж байгаа юм. Тэгээ одоо сая манай доктор хэллээ. Хэрэгжүүлэх асуудал маш чухлаа гэж. Энэ хэрэгжүүлэх асуудал дээр бол энэ салбар дундын зохицуултыг бий болгох нь маш чухал. Энэ бол сав газрын одоо захиргаа зохицуултыг. Тэгэхээр одоо бол энэ орон нутагт би бодож байна л да. Орон нутгийн зас даргын одоо үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөд гартсан ингэ явж байдаг тийм ээ. Тэгэхээр одоо энэ одоо менежмент төлөвлөгөө энэ үйл ажиллагааны чиглэлүүдийг энэ аймагуудын сав газар хамаарч байгаа тийм ээ. Энэ аймагуудын зас даргын мөрийн хөтөлбөрт нэмэлт байдлаар оруулж өгөх хэрэгтэй. Дээр нь бас жилийн аймгийн нийгмийн эдийн засгийн зорилтуудад бас тусгаж өгөх хэрэгтэй. Ингэснээр бол бас энэ төлөвлөгөө чиглэлүүд маань одоо хэрэгжих хөвлөө бодитоо эргэцэн хувьч гэсэн дээр аймгийн бас хөтөлбөрт орцсон байгаа юм чинь аймгийн удирдлагын зүгээс санаа тавина. Ингэснээр бол тэр одоо салбар дундын зохицуултыг нь сайтар хийж өгснээр бол яг одоо өнөөдрийн байгаа энэ тулгамж байгаа энэ усны нөөцт энэ уур амьсгалын өөрчлөлтөд гарч байгаа тэрийг сөрөг нөлөөлөл багасгах гэдэг бол чухал ажигтай юм л гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ төс хэрэгжиж байгаа нь бол Монгол улс одоо дасан зохицох үйл ажиллагаа аль хэзээний одоо бас нэлээд идэвхтэй бодлогын хэмжээнд ч гэсэн нэлээд тусгагдсан олон улсын бас
анхаарал өртөцсөний нэг одоо шинж гэж үзэж байгаа. Дасан зохицох сонгоос бол анх удаа энэ Монгол хэрэгжиж байгаа төсөл байгаа. За ер нь бол байгаль орчин ногоон хөгжлийн яамны одоо гол зорилгын хүрээнд бол экосистемийн үйлчлэгийг бас доктортой хэвээр хадгалах гэсэн нэг том зорилт байдаг. Тэгэхээр экосистемийн үйлчлэгийг хэвээр хадгалах нэг гол арга нь бол ерөөсөө энэ усны одоо их үсвэрээ зөө зохистой хамгаалж ашиглах энэ нь бол нэг том бодлогын одоо чиглэл болж өгдөг юм байна. Тэгээд одоогийн байдлаар бол Монгол улсад одоо 21 сав газрын захиргаат байгуулагдсан байгаа юм байна. Тэгээ үүнээс бол одоо энэ хоёр төслийн хэрэгжиж байгаа хоёр сав газраас гадна 4 одоо сав газар бол төлөвлөгөөтэй байж байгаа. Тэгэхээр энийг бол нэг үндсэндээ бол усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө гэхээсээ илүү нэг голынхны төлөвлөгөө гэж одоо яамны өөрсдийнх нь одоо томьёолсон энэ бол их оновчтой гэж бодож байгаа. Голын дагуух л бүх одоо хамгаалал нөхөн сэргээх зүй зохистой ашиглах асуудал яригдж байгаа учраас тэгээд яг одоо энэ төслийн хувьд бол хоёр сав газрынхаа хэмжээнд одоо өндөр уулын бүс дээрээс нь тал хэрийн бүсийн одоо голын онцлог тохирсон ийм бодлогын баримт бичиг дээрээс нь энэ экосистемд байгаль түшиглсэн дасан зохицсон одоо цогц арга хэмжээ салбар дундын уялзааг бас ингэж хангахыг оролдсон ийм бодлогын баримт бичиг гарсан байж байгаа. Тэгэхээр энийг бол цаашдаа яамд бид нэр хүлээлгэж өгнө. Тэгээд яам бол цаашаа тэр бусад яамдуудтайгаа холбогдож бас төлөвлөгөө одоо бодлого төлөлтөнд тусгах ах гэж бодож байгаа. Тэгэхээр энэ Монгол улсын хувьд бол өндөр уулын бүс, за тал хээр, ойд хээр, за тэгээ говийн бүстэй ингээд тохирсон бас нэг бодлогын чиглэлийн энэ баримт бичиг нь бас гарчвал эргээд нөгөө нэг менежментийн төлөвлөгөөгөө босруулахад их зүйтэй байдаг юм байлээ. Тэгээ энэ дээр бас манай бодлого хэрэгжүүлэгч нар маань их анхаарч ажиллах байх гэж бодож байгаа. Тэгээд энэ олон сав газрууд маань үйл ажиллагаа нь үнэхээр орон нутагтаа хүрээд усан хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажиллагаагаа зөв зөвтэй хийгээд ирвэл бас бидний ирээдүйд бас тийм ч амар муу биш. Бид нэр нь ирж байгаа энэ эрсдлийгэд урьдчилан сэргийлэх энэ үйл ажиллагаагаа хийгээл ирэх юм бол бид нэр өнөөдрийн энэ амьдарч байгаа энэ байгаль орчноо ирээдүйдээ хүлээлгэж өгнө гэдгээр бас их итгэл үнэмшилтэй л одоо ажиллах хэрэгтэй гэж бодож байна. За маш их баярлалаа Туяа. Тэгэхээр нэвтрүүлгээ би Туяа одоо үндэсний зохицуулагчийн энэ сайхан өдрийг яриагаар өндөрлөе гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ тэгэхээр үзэгчтэй ерөнхийдөө бид нэр өнөөдрийн яриа бол өнөөдөр одоо хурдцтай хувьсан өөрчлөгдөж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн өнөө болон ирээдүйн одоо өөрчлөлтөд бид дасан зохицож одоо эрсдэл багтаагаар даван тууснаар энэ асуудал нь өөрөө одоо хүн ардын маань тогтвортой амжиргаа цаашлах юм бол улс их орны маань тогтвортой хөгжил ногоон хөгжлийн үндсийг одоо жинхэнэ утгаараа бий болгож чадах юмаа гэсэн ийм хөгжлийн тухай яриа байлаа. Ингээд манай ногоон хөгжил нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг анхааран үзнэ. Эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя. Баяр та.